Эй, за хай guys. Хэдүүлээ би ч одоо нэг тустай гарсан маягтай байгаа шүү дээ. Тэнгүүл одоо хөрөгч маань хоосон байгаа. Ингээ хөрөгч маань ингээ хоосон байгаа. Хэдүүлээ гарч надад нэг 50,000 төгрөг байгаа. Тэгээ хэдүүлээ энэнд сайхан тааруулаад за ингээ хэдүүлээ юм босгоё. Босгож явах уу? Гэж юм авъя. За ингээ бүр махцаахч байхгүй заа юу байсан. Махцаахч байхгүй, юу ч байхгүй. Тэгээ одоо би яг 50,000 төгрөгт ер нь бол юу авч болдгоо хэвлээ. Харъя. Тэгээ миний бодлоор бол би бол будаа авна. Тэгээд үхрэн мах ч үнэтэй болохоор дахианы мах авна. Тэгээ будаа аваад дахианы мах аваад ер нь болчих байх гэж бодоод байна. Мөнгө яг тэгж таарах байх гэж бодоод байна. Тэ. За тэгээ хэвлээ гарцгаая. A few moments later. За гадуур блог гэсэн чинь ударчлаа. За guys энэ болохоор 28,000. Энэ 28,000. Энэ болохоор 18,500. Ингээд 8,500. Ингээд нийтдээ 50 хэдэн мянган төгрөг боллоо. 56,000 төгрөг боллоо. 54,000 ч юм уу. Тэр хавцаа болсон. За тэгээд ер нь ийм аваад 50 хэдэн мянга болж ийн. За ингээд нойлын цаас дурсан байсан санаад авсан. Тэгээ будаа техник авахд л ер нь 46 к болчих жоох байхгүй. За тэгээ одоо хэдүүлээ энэгээр будаа тэгээ техник авах юм чи энэ хоёроо хуураад л тань. За тэгээ хөрөгчин болохоор техник махны яаж тийм халуун ногоо дамжчихсан. Өндөг авъя гэж өндөг авах мөнгө хүрсэнгөө. За тэгээ нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь guys welcome to life юм байна. Яг амьдралыг ингэж л эхэлт юм байна шүү дээ. За одоо яг амьдрал дээр ингэж яваад байна. Тэгээд цаашаа тий томрох байлгүй ч болох байлгүй дээ ч одоо. Хүн хөдөлмөрлж байгаа цагт өөс болж таараа бүтчихэл таараа. За хэдүүлээ тэгээд гой хоол хийж идэв. Тэгээд бодоод дахиад хувцдээ. За тэгэнгүүтлээ би энэний хажуугаар нь бас газ юм юу хийж байгаа. Тоглоом өгчүүлж байгаа. За энэ нь ямар хөө тоглоом гэвэл за нэг ийм тоглоом байгаа. За энэ одоо дуусаагүй байгаа шүү. За би ерөөхдөө өнөөдөр дуусна гэж бодож байгаа. За ингээд явдаарлаа. Энэ та нар нөө Subway Surf мэддэг бол яг тэр шиг тоглоом. За ингээд цаад ингэж давдаг. Одоогор ингэж энэ өнгөж эхлэлээ ингэж тавьтана. За ингэ мөрөглөө ингэж game over гэдэг тоглоом маань ингэ дуусаад тэгин чи restart quit ингэж уул нь ажиллуулах хэрэгтэй. Уул нь ажиллуулах хэрэгтэй шүү. Тий. Ингээд эргээд бол тэгээ би нэг хүн одоо энэ хөгжүүлээ нэг 2 хоног л болов. 2 хоногийн дотор тэгэд бол нэг яг ийм дээр л явж байгаа. Тэгтээ 2 хоног дотор ч бас ч нэг сайн хуваагүй маа. Яг хөгжүүлэлтийн цаг дээр бол нэг 4-5 цаг сууж байгаа л нэг хийцээ. Тий. Тэгээд 2 хоног дээр тий жоохон ийм тий жоохон сатаараад ингээ яваадсан. За зөвхөн бүр аим өсөд энэ хоолоо гэсэж идэв. Өмнө 25 ондны хавар би Шинэ Монголыг төгссөн баггүй Шинэ Монголыг Парагам инженерээр төгссөн. Тэгээд хүмүүс танд одоо Шинэ Монгол гингүүд Шинэ Монголын нэг коллеж гэж бодож магадгүй ер нь дийл хүмүүс тэгж тийм хандлагатай байдаг. Тэгээд Шинэ Монголын их сургууль гэж байдаг guys. Шинэ Монголын их сургууль гэж байдаг. Тэгээд тэрийг нь guys би 4 жил сураад төгссөн дөө. Тэгээд төгсөөд guys санаа бол би шууд Америк явцсан. Америк яваад тэгээд Америкаас ирээд би яг мэргэжлэр ажиллахсан чи ерөөд бол ажлын байр маш хомс. Тэгээд дээрээс нь ер нь бол ажил олдоогүй заа. Ер нь бол ажил олдоогүй. Тэгээд одоо л ингэж болж байгаа. Би чинь 10 сараас хойш ажил хийж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл яг ингэж шин төгсөж ер нь бол авах хандлага ер нь бол маш бага байсан. Тэгээ одоо болохоор нэг ажил авах сезон эхэлж байгаа шүү. Тэгээд бол нэлээ олон байгууллагууд руу CV-г явуулсан. Би тэгээд зангаагаар л ер нь үзээд идэв шүү дээ. Гайсыг дахианы махыг пичдэж гисгээх нөгөө зүгээр ингэж байлгаж байгаа гэсэн. Энэ хоёрыг юу хэлдэг юм бол манай аамаа бид нар ч юм уу ингэж махыг зүгээр ерөөд бол яг байгаар ингэж гисгэх гэдэг. Тэгээд ер нь яг тэр нь яг би болсон мэдгүй. Тэгээд би бол зүгээр цаа пэйжтэй guest page-лээ тэгээ махаа ирчлээ. Тэгээ хурлаа тэгэл болоо шүү дээ. Би бол тэгж бодоод байгаа байхгүй юу? Ууг.
бас би одоо халуун ногоотой дахин юм ахгүй зүгээр энгийн будаа ингэж яг ажил өөр хольчоор яг сая үндэг авцсан байсан бол тэгэхгүй. За тэгэл баг дээшлүүд үү тий. Баг одоо ажилдаа боллоо тэгээ сарын цалинтай боллоо. Тэгээд цалингуудаа сайхан тий төвөрлөө. Итлээ гой цалин байлан мөнгө зөнгөрчтэй болж юм бол би яг нэг компьютер дээр ерөөхдөө бол техник дээр ерөөд нэг 4 сая төгрөг болчих юм бол ерөөд бол миний техник технологиг бүртгэх гэдэг байхгүй. Одоо би энэ чинь одоо влог хийж юм уу одоо подкаст хийгээд микрофон хэрэгтэй байгаа. Тийм DJ микрофон аваад тэр ерөөд бол компьютер бас сайжруулах хэрэгтэй байгаа. Стриминг талаас second monitor-тай болох хэрэгтэй байгаа. Гэрэл авах хэрэгтэй байгаа. Ерөөд бол ер нь бол надад ер нь жоохон техник технологи дутаад байгаа. Тэгээ одоо байгаагаа ямаар аа л тий хүч үзээлээ тэг болчих вэ л үү дээ. Болон доо тэгэл. Тэгээс ер нь би яг иймэрхүү нэг өөрийнхөө нэг те нэг өөрийнхөө нэг амьдралыг харуулсан юм влогийг ер нь хий гэж бодож ирсэн. Яг одоо ингэ эхлэвчи. Тэгээ ямар хуу тэгээ хангу гэдэг хүн ер нь ямар хуу хүн яг дотоод хүн юу юм ер нь юу зордгийг ер нь өдөр тутамдаа юу хийдэг юм. Би ер нь бол яг мэрэгчлэрээ л ерөөдөө ер нь улам сайн сайжирж байгаад тэгээ ерөөдөө бол програмжаар явах, хөгжүүлэгчээр явах ер нь маш олон хүүхдүүд байдаг, дүүнер байдаг. Тэгээд эдгэрсүүд одоо ямар хуу алдаа байдгүй 10 жилдээ яг юу сурцсан байж байгаа. Тэгтээ сургуульд орвол арай амархан байх уу. Тэгээ ихтэй сургуультай үзэж явж байхдаа ажил дээр яг юу хэрэг болох уу. Тэднэрсүүдийг ерхэд бол байнга ерхэд бол ингээд таант ингээд сурч өгмөр байна. Тэрний тулд би одоо ингээ эхлүүлээ явж ий. Тэгээд бүр том болоо те. Ингээд арай гайгүй би ч гэсэн мэрэгчлэр арай гайгүй болоод өөрийнхөө мэрэгчлэгийг сурчлаад тэнгүүдээ том те девелоперууд, программер, senior, CTO гэдэрсүүдийг дуудаж байгаа нэг гоё подкаст яриа өрнүүлээ те. Одоо ерөөсөө юм бараан хамжийн подкаст эдэр ерөөсөө байдгүй. Тийм болохоор би бол энийг хиймээр байгаа. Тэгээ энийг хийгээд эхэлчихэд л айгүй гоё болох гэдэг юм л та. Би ч ингээс нэрээ 10 сард ирээд Америкаас би ч 6 сар төгссөн шүү дээ. 6 сар төгсчөөд ирээд Америк яваад ирээд 10 сараас хойш ажиллаж байгаа байхгүй. 9 сард ирсэн. Тэгээд 10 сараас хойш ажиллаж эхлээд тэгээд ажил хайж явж байгаа. За ер нь програмчээр ажил болохгүйсэн. Тэгээд би хайлт нэг видео эдитер нэг маркетинг менежер хийж байгаа. Тэгээ ер нь болцсон. Тэгээ за ер нь мэрэгчлэрээ ажиллана гэдэг мэд гол зорилго ер нь мэрэгчлэрээ ажиллах гэсэн бэлээ л дээ. Тэгэл за ер нь одоо мэрэгчлэрээ ажиллая. Өөрөө гоё хөгжиж, гоё сертификат лидертэй авъя. Компанидаа бас гоё хөв нэмэр болоод өөрийгөө хөгжүүлэх гэсэн байдалтай л байна л та. За хоол бол янз юм. За тэгээс бай. Би одоо өнөөдөр жингөө кодо бичнэ. Тэгээ кодо биччихээ та нарт яг ямар хуу тоглоом бүтсэнийг та нарт харуулъя. За тэгээ бай. Дараагийн удаа уулзах бай.